цэнгүүн гишүүн дээр өөр нэг асуудал сая одоо өнгөрсөн цаг хугацаанд гарч байгаа нэг асуудал эрчим хүчин дээр ингээд ард иргэдэд өвдөлт мэдрүүлнэ энэ төр гэж цэнгүүн ярьсан энэ төр гээл ингээд өөтг нь ингээд түрүүн пүү баг л гэж явуулаад энэн дээр яг юу болоод байна? Ер нь нөгөө нэг эрчим хүчний реформыг бүхлээр нь цогцоор нь ингээд тайлбарлахаар энэ дундаас хүмүүсийн хамгийн их анхаарал татж байгаа нь бол үнэтэй холбоотой асуудал болоо явцдаг. Үнэтэй холбоотой асуудал болоод ирэхээр бүх улс төрчнөр зогтд юм байна. Тэрэн дээр ямар нэгэн хариулт хэлэхээс цааргалаад тусдаа байгаад. Яагаад гэхээр үн тариф өөрчлөгдөх нь бол байгалийн зам байгаа. Бид нар энийг ямар ч тойроод гарах гарц байхгүй. Тэрийг хин нэгэн улс төрч хэлчих юм бол ард иргэд дунд муу нэртэй болно гэд зугтчихдаг. Тийм учраас ингээд нөгөө нэг дандаа хойшин тавигдаа явцсан. Орчин үед шинэ технологиуд хөгжөөд 300-аас 600 мегаваттын жишээ жижиг станцуудыг ч гэсэн барих боломж нь биднэрт байгаа. Тийм учраас манай Монгол улс энэ боломжийн талаар цаашаа судлах үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ шинэ их усруудыг ер нь оруулахын тулд манай энэ эрчим хүчний реформ зайлшгүй явагдах шаардлагатай байгаад байгаа маа. Ер нь зүгээр энэ хамтран засгийн газрын үед хийгдэж байгаа ажлууд дээр одоо гавьяа байх юм бол гавьяаг нь булаацалтаад асуудалтай хүндрэлтэй хэсэг байх юм бол тэрийг нөгөөх рүү чих гэж хин төрүүлж чихсэн тэр нь баг ингээд ялт авч байгаа юм шиг байдал үүсгээд байгаа юм л да. Одоо ингээд үнийг чөлөөтэй болгоно бид нар бүгдээрээ л дэмжиж байгаа шүү дээ. Либералчлээ, өрсөлдөөнтэй болъё, өрсөлдөөнөр үнэн буур. Тэгсэн чинь тэр бөөрөлжүүд дээр чинь баг 20-30 жилээр хэрэг хийчихсэн. Дахиад нэг 660 мегаваттын баянгийн ингээд нэг станц зэрэгдэжтэй шүү дээ. Бас урт хугацааны хэрэг хийцэн юм уу хийх гэж байгаа юм. Гэхдээ тэгэхэд 30-30 жилээр ингээд хэрэг хийгээ хийчихэр чинь үний яаж чөлөөлөгдөг. Тэрийг танах орондоор юу гэж ярьж байгаа. Өмнө нь хийцэн байгаа тэр алтаатай зүйлүүдийг ахиж их хурл дээр оруулж сонсголоо оруулаад яагаад ийм асуудлууд байсан бид нэр тэр гэрээнүүдийг нь буцааж болох. Өөрчлөх ямар хууль эрх зүйн боломж байгаа юм тийм орчин байгаа. Тэрийг бол бид нар хийх ёстой. Тэрийг зайлшгүй хийгээд явах ёстой. Нөгөө талдаа ер нь энэ чөлөө зах зээлийн өрсөлдөөний боломжийн энэ өрсөлдөөнд тулгуурлаж үн өөрөө хэвлэлцдэг байх. Энэ боломжийг бид нар гаргаж өгөхгүйгээр цаашаа хөгжил өөрөөсөө ярих боломжгүй. Одоо байгаа үнгээд байгаа одоо байгаа өртгөх нь бодит юм уу гэдгийг бид нар бас ямар ч дүнлэхгүй байгаа шүү дээ. Өртгөхт нь хүргэж нэмнэ л гэдэг. Хүмүүс нөгөө нэг шууд өөрсдөө нь ирдэг нь үн л болохоор тэрэнд их хүчтэй харна болчихсон шүү. Мэдээж яриг их усрууд нэмэгдээд менежментийн юмнууд нэмэгдээд ингээд өөрчлөлт орж иж тэр нь цаашдаа таны сайн гэрээний ч асуудал яригдана. Ингэж тэрний чөлөөлөх асуудал нь үндсэндээ бодитоор хэрэгжих эхлэн тавигдах юм шиг байна. Гэтэл одоо бөөрөлжүүдээр юу болж байна? Тэнд төс хэрэгжүүлэгч нь цахилгаан станц бариад тэнгүүтээ нийслэлээс санхүүжилт аваад бонд гаргуулад бондыг нь өөрөө худалдаж аваад голомт банк бондыг нь худалдаж аваад буцаад одоо 28 жилийн гэрээ хийгээд ингээд алхам үрээс нь ингээд нөгөө жинхэнэ чиний хэлдэг тэр клиентелизм гэдэг зүйл чинь ингээд явчихаар бас ингээд юмныг нөгөө утга мөн чанарыг алдагдуулаад бүр зарчмын зөв зүйлийг бурууч юм шиг болтолно гэж. Үнийг тогтоож байгаа аргачлал юмнууд бол маш хоцрогдсон ер нь ямар ч зах зээлийн зарчим байхгүй. Бид нар ямар нэгэн өөрчлөлт хийхээс айдаг болсон. Тэгээд өөрчлөлт хийхгүй байгаагаа зөвтгөх юм нь болохоор их мэдэх ингээд юм гайхалтай энэ тийм ингээд шалтгаан тоочдог болсон. Эхлээд реформ хийгээд үнийн хувьсгал хийхээсээ өмнө суур юмнуудаа эхлээд хийгээд одоо жишээлбэл урагшаа алхъя гэдэгтээ бүгд санал нэг байгаа шүү дээ. Эрчим хүчний тусгаар тогтны монголчууд бүгдээр. Гэхдээ зүүн хөлнөөс эхэлж алхах юм уу, баруун хөлнөөс эхэлж алхах юм уу гэдэг эренбэ шийдвэр гаргагчид маань бодооч хэлээд байгаа юм шүү. Би бол тэгж ойлгоод. Үн тарифын өөрчлөлт тэгжиж л бид нар энэ дотор өөрчлөлтүүдийг хийнэ гэж нэг талдаа салбар өрөө шахаж байгаа. Нөгөө талаас нь бидний шахаж байгаа зүйл маш ойлгомжтой. Бүтээмж, менежмент яаж зах зээлийн чиглэлд шилжүүлэх юм гээд энэ хоёроо бид нар зэрэг хийх. Одоо яг яасан сая тэр үн тарифын өөрчлөлтөний зохицуулах орооны гаргасан сандын дагуу нэмэгдэж явж байгаа юу хүчнэр байгаа юм. Үн тарифын тухай асуудал 11 сарын 1-нд гээд бид нар үндэсний орооноос зайлшгүй хийх ёстой гэдэг. Тэгж ойлгосон. Эдгээр бол улс төрийн мэдээлэл байгаа шүү дээ. Ингээд улс төрийн хувьд бид нар хийх одоо тоолуурдаар явах ёстой. Яаж гүйж байгаа? Тэгээ байж байгаа эрчим хүчний зохицуулахороо тэр эрчим хүчний үндэсний хороотой хороогүй өөртөө шийдвэрээ гаргаад нэг өдөрт ингээд явчих ёстой. Гэтэл юугаа шийдвэрээ зарлаагүй байж шүү дээ. Шийдвэр гараагүй гэсэн үг үү? Шийдвэр үнэхээр одоо хүртэл зарлагдаагүй олон нийтэд. Ингээд байж одоо цааш яах? Зарлагдаагүй, гараагүй. Тэгэхээр бид нар яах ёстой юм бэ? Би хувь гишүүний зүгээс, Сингүүн гэдэг гишүүний зүгээс бол энийгээ хийх ёстой.
зарлах зүйлээ ингээд гаргаад тариф өөрчлөлт явах ёстой л гэдгийг хэлээд байж байгаа. Бид нар одоо энэ хүртэл нь өндөр ахуулж иргэдээрээ бөөн олон нийтээрээ хилцүүлэг болоод гишүүдтэйгээ танилцуулаад ингэж явчаад одоо хурсан юм шиг. Одоо тэгээ өөрчлөлт хийхгүй байх байдгаар л байх юм бол бид нар ямар ч утгагүй болно. Тийм учраас эрчим хүчгүй Монгол улс чинь хөгжил дэвшил байх. Бид нар явуулах ёстой л гэдгийг хэлж байгаа. Эрчим хүчний зохицуулахаараа нас томилогдож байгаа 5 одоо зохицуулагч байгаа. 3 засгийн газраас томилогдож байгаа. Тэгэхээр хаана асуудал байгаа нь угаасаа харагдаж байна. Тэр тог цахилгаан гэдэг нэвтрүүлэг сайхан хөрвүүлж байна. Сэнгүүрийн орсон дулаан эрчим хүч нэвтрүүлгийн маань 2 дугаараас гэж байна. Бид их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Эрхчлөөг эрхэмлэв. Бид их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Парламентийн ардчлал